Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Уралдаж байгаа духаж давтаг, үеэлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаа дашин тан тонон мужгэлдэг, азим өмгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан, хөгжилтэй хөөрхөн хүүхдүүдийн маань оролцдог. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар эхлэж байна. Хорвоод мэдлээд 300-аад хонож байгаа хонгорхон хөөрхөн дүүнер маань тэмцээн уралдаанд оролцож, ялагдаж байгаагаа хараахан мэдгүйж гэлээ. Тэв дэлхийд нэрэн гаргасан тамирчид, динж хотойд л барилдах бөхчүүд, үзэгслэнгоо монголжингоо охид, үйлэн дуран өгөнцсөн олон алдартангууд маань эндээс л мэндэлж олимпийн тэнгэрдийнх орныхоо төрийн дуллыг их шиглүүлж алтан соёмбод албагаа мандуулах авраг олон тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа лээ. Энэ удаагийн дугаараа эхлэж байна. Миний дуртай хүрээтэй яг аав надаа өглөөлгөө авч өгдөг. Харин би зэвсэгтэй очиод олон сайхан дуу шүлэг чийжилж ангидаа хамгийн мундаг байдаг. Харин аав маань ажилласаа дандаа уцарч ажилдаа дарагдаа байнга загнуулдаг байсан. Одоо харин хүрээтэй яг аав маань эзнэр энэ явдал эсэргээрээ болж хүрээтэй яг надаас илүү иддэг болсон юм да. Хамгийн шилдэг хүүхдийн тэжээл Фруто Няня. Алдрайхан хөөрхөн дүүнэрийн маань амьдралынх нь анхны тэмцээн уралдаан автаралын уралдаан эхэлдэг. Хамгийн түрүүнд агарчин дүү маань бусдаагаа хошуучлаад 10-аад тавих гэж явна. Сод эрдний агарчин 11 сартай агараа гэж хурдан дуудулдаг. Алтан медаль зүүсэн агараа, аврагын замаа нээсэн агараа, ард олноо хүндлэгдэх агараа, алс ирээдүйд тадрахадаа шүүгээс аваа уудлах дуртай шүтэнцний талгаа мэрдэг хоббитэй лавшаа бууцсан дуртай дүү маань том болоод бүх олон 10 секундэд тэрлээ. Араас нь бүрэн чөдөр авахтай бадамдорч дүү маань орж ирж байна. 9 сар 27 оногтой бондале гэж хөөртөнд дуудулдаг. Бондале дүү маань бөмбөг өшөглөж бүдүүн дуугаар ойрлож усанд орж уудалж ангична гэд бондале хүү чадахгүй ажил үгээ. Банта ягурт каш бүхэл төрлийн жимсэн дуртай дүү маань хөх тэнгэртээ дүүлэн нисэн хөөрхөн охтыг араасаан дагуулсан царайлаг мэралаг онгоцны нисгэгч болно. 22 секундэд орж ирлээ. За араас нь уйлан яваа тамирчин маань мөнх эрдний төгөлдөр дүү маань 9 сар 5 оногтой бөнжөөхөө гэж хөөртөнд дуудулдаг. Автаралида уйлсан ч гэлээ. Авьяаслаг бүжигчин болсон юм шүү. Уурн хөдлөөд арилсан ч гэрлээ. Урдаа хоёрыг ардаа дөрвийг орхисон. Дуу сонсож бүжиглэж машин төрж тоглох хоббитэй. Баяжуулсан бантан загасны шүлэн дуртай дуу маань хөгжмийн зохиолж болно гэд 25 секундэд тэрлээ. Дөрөвдүгээр байранд мөнх очрын намуун дуу маань орж иж байна. Намуун дуу маань өнөөдөр 11 сар 5 оногтой хөөртөн дуудаг нэрийг нь Тантука гин. Адтаа Тантука нь авхааштай сэргэлэн намуука сэргэлэн төрсэн сетгэр охин сэнгэн төлгөөгээ дөрөв тэрлээ. Автагаа уцаар ярина. Аялгуулан байж шулгамн дуулдаг хоббитэй алин мандрын бантан дуртай дүү маань эзний алдрыг өргөсөн агуу бизнесмен эмэгтэй болноог нь 30 секундэд ирлээ. 5 дугаар байранд Далжингийн мөнгөн шахай дүү маань орж иж байна. 11 сар 13 оногтой ээж аавын хайрын бурхан Ингрэм Лясан мөнгөн медалийн эзэн ирч хүчтэй шилдэг тамирчин ирээдүйд бол босоо аварга гэрийнхэнтэйгээ бүжиглэж гидсэн татгалан бол жүжигэл цуудаг хоббитэй бантасаг тараг жимсэн дуртай дүү маань авраг бүх болох зорилготой 45 секундэд ирлээ. Түүний араас Бацуурын уронгоо охин маань орж иж байна. 10 сар 20 оногтой бөмбөлөө гэж хөөртөнд дуудулдаг. Хөөрхөн төрсөн бөмбөлөө охин хөөрч ангирсаар сүлдэж ирлээ. Энэ тентхийг илдэвлэж харсаар энэ удаа 6 дарлаа. Бүжиглээд зурагт үзэх нь бөмбөлөө охины чаддаг хобби бантан каш чипс бовор иддэг те. Ирээдүйд бүжигчин болно гэд минут 30 секундэд ирж байна. За Жамин сүрэнгийн бэлгүүн төгс маань орж ирлээ. 11 сартай аавын алагнуудан ээжийн сайхан хунтайж эмээ өвөөгийн эрдэнхэн энэ нэвтрүүлгийн алагнуудан үзэсгэлэн бяцхан ханху зурагтын совог солих зуртай зугаалж өгчтэй танилцах хоббитэй юм буулгах юр бусын авьяастай юунаас ч айдаггүй зарихтай хүү цовингийн гурилс харж иддэг бууз амтлан иддэг гин шүү. Ирээдүйд олон хүнийг эмнэн эдгээсэн эмч залуу болно гэд 2 минутанд ирлээ. Хамгийн сүүлд Баяротын хан төгс дүү маань уйлсаар орж ирлээ. Өнөөдөр 11 сар хүрч байгаа хөөртөм хөөрхөн дүүг маань таадаа гэж хөөртөнд дууддаг гинэ. Агаа тагаа барилдана ан маань үзэлцэн шарн хөдөлвөл уйлна сансан мөхнөө хийдэг хоббитэй. Идэх дуртай хоол нь мистер пицца ирээдүйд Монгол улсынхаа дархан авраг бүх болно гэд 3 минут 10 секундэд ирлээ. Хөл хурдтай
Ирдүүтэй дөрөө жангата 2 дугаар үеийн хөөрхөн дүнрээс маань их сүхийн их гэрэл маань игдүүтэй гэгч нь гарлаа. Энэ л өдөр 9 сар хүрж байгаа игдүүтэй хөөрхөн дүүг маань дэгдэхээ гин. Игдүүтэй жаахан дэгдэхээ энэ тэмцээний бяцхан мисээ ээж аавынхаа дуунаар ирч хүчтэй төрүүлээд ирлээ. Дуул наавтагаа цэнгэнд бүжиглэж орой болгон өргөө гэртээ олныг бэсгэн жүжиг тоглодог хоббитэй. Бүхэл чансан мах бууз алюминий новшин дуртай дүү маань балетчин болох зарлагтай 10 секунд анхлаа. Эрдэнэ 2-ын ариг бүх дүү маань араас нь хоёрлож байна. 10 сар 3 хоногт улаана арга бөкөнө гэж хөөртөнд дуталдаг. Ариг бүх аралтай шүү. Арслангийн дайтай чадaltaй шүү. Аварга гэж ирээдүйд дуудуулах агуу хүчтэй бүх олох тамирчинда компьютер тоглон ширээн дээрхийг буулгаж ганцаараа шулганаж гангаргангур хөөрөлддөг хоббитэй. Бантан лавшин дуртай дүү маань бүх олох зарлагтаа 35 секундэд ирлээ. 3 дугаар байрны Төмөн Эрдэнэ мөнхчин маань орж ирж байна. Мөнчөг хөрхөн хамгийн жаахан оролцогч маань 8 сар 24 хоногт ави мууха бабана алаг нүдэн бүбүнэ. Ээжийн инхри үрдээ инхри бяцхан борхнаа. Өглөө эртлэн босоод лин тэндгүү мүлгэж ихнээс нь буулгаж онгоч тараадаг хоббитэй. Хүүхэлдэн кино үзэж баясах инээдэг хоббитэй бантан каш ээжихээс бүхэл гарын хоолн дуртай дүмөө сок йогурт гэдэл амттай болгоноос хизээж буцдаггүй. Аав ээжтэй ачлалтай алдартай бүх болног 2 минутанд ирж байна. За 4 дугаар байранд амар жаргалын болор туяа охин маань орж ирлээ. 10 сар 22 хоногт аав ээжийн алаг нүдэн Анжелина алстаа бол үзэгслэнгоо мис бүсгүй олны дундаас онцгой төрсэн гүнчхэн охин од адил гялцсан амьдрах хөөрхөн тамирчаан хог тарьж тарьсан хогоо иддэг хосгүй авьяаста бас хоббитэй. Банш бууз гурилтай шул ээжийнхээс ундуртай дүү маань их орондоо ихийг бүтээсэн эрдэн боловсралтай их хурлын гишүүн болно. 3 минутанд ирлээ. Дөвшин баярын маргад эрдэн хүү маань түнтгэнэлгүйгээд энэ удаа орж ирлээ. 11 сар 29 хоногт манталаа гэж хөөрдөн дуудалгаа. Азийн бөмбөг сугалсан хүү авьяаслаг бүжигчин болсон хүү ард олондоо хүндлэгдэх хүү акта бярта бүх болох тамирчаан хөгжим сонсож бүжиглэн телевизийн реклам гарангуутал тентэр тунтар мүлгэж алгаан дашаад лангайдл үздэг хоббитэй. Бантан бууз гурилтай шул ногоотой шул удаатай шул мөмөндөө маш их хайртай дуртай дүү маань алдартай улс нэрээ гайхуулсан далай даян дархан авраг болно. 3 минут 30 секундэд ирлээ. Наранбаатарын эрхэс эрдэнэ дүү маань араас нь орж иж байна. Энэ л өдөр 10 сар 15 хоногт инхрийхэн хөрхөн дүүг маань памбахаа гэж хөөрдөн дуудалдгаа. Памбахаа дүү маань усаар тоглож уцаар ярьж юм өмүүлж гадаа гарч аймсарaan тоглож орон дагуур мүлхнэ гэдэл овчин зантай сэргэлэн хүүдээ. Бантан каш зайдас алим тараг сүүн дуртай дүү маань их орондоо тангараг өргөсөн ихэмч эсвэл төв дэлхийг нэрээ мандуулсан олимпийн авраг бүх болно. 4 минутанд ирж байна. Түүний араас хоёгийн үжингөө дүү маань орж ирлээ. 9 сар 27 хоногт өнөө хөөртөн дуудаг нэрийг нь бомбогроо гэж хөөртөн дуудгаа. Бомбогор дүү маань дуулж бүжиглэх дуртай бомбогор усан дорох хоббитэй бомбогор 6 авах дуртай бомбогор зугаалж салгилах хоббитэй бомбогроо. Ээжийнхээс бүхэл гарын холон дуртай бомбогор дүү маань их орныхоо нэрийг дэлхийн давцан цорьяцуулсан од болно. 4 минут 5 секундэд ирж байна. Протонианы жимсний шүүс нь заахаргүй, будаг оруулагч бодисгүй 100% байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Ээжигээ баярлуулан хурдлж байгаа алдрайхан хөргөн дүнраас маань анхалж мандахын Мишель охин маань бистагаа авшуулжлаа. 10 сар 17 хоногт Мишка дөрсгүй охин гэж хөөртөн дуудалдгаа. Ээжигээ зэвэлсэн гэрээг араас нь булгаж бөмбөгөөр тоглож дуу сонсно гэд бүхий л өдөржин бондогнож бүгдийг амжуулдаг охин шүү. Ээжигээ хийсэн бантан каш бас алим жимсний сокон дуртай дүү маань их орондоо ихийг бүтээсэн эрдэмтэй намтай сайн хүн болно. 25 секундэд хасгүй хөргөн охин маань хамгийн дөрөнд ирлээ. 2 дугаар байранд Бацэргийн пүрвжиг маань орж иж байна. 9 сар 25 хоногт хөөрхөн дүүг маань пүүжээг нь дорн гавийн дөргөө тамирчин догдлонгүйсээр ороод ирлээ. Замын үүдийн замтгар тамирчин цагийг эзлэх ирээдүйн аварга бүжиглэн гэдэг пүүжэ хүүгийн бүр унган хоббин гинэ. Бантан хуушурн дуртай бондгор хөрхөн пүүжэ алдартай бүх болно гэд 30 секундэд ирж байна. 3 дугаар байранд даваа дашин игчин дүү маань орж ирлээ. Энэ л өдөр 10 сар 24 хоногт инхрийлэн дуудаг нэрийг нь эмээ өвөгийн гөхөөрдөм хөрхөн бяцхан хүү ээж аавын амин бурхан их жахынхаа хайртай зулцсан дөө. Хөгжим сонсож хөөрөн бүжгэлдэг дуу дуулж өнгөрөн мүлгдэг хоббитэй. Айлын олон маамуу нараас айргийн тавж шалгарсан тамирчин актер гоё бүжиглэж авьяаслаг мисээр тадарсан охин. Ээжийнхээ хийсэн бүхий л гарын хоолыг амтрхан иддэг дүү маань төв дэлхийд их орныхоо нэрийг дуурсгасан энгүү алдартай хүн болно. 35 секундэд гурваллаа. 4 дугаар байранд зоригтын сорхогтон бихий охин маань орж иж байна. 11 сартай хайлтаа сэргэлэн дүү маань бандалаа гин. Хатны алдартай бандалаа охин хайр хөргөм сэргэлэн шүү. Ард түмнээ амар жаргуулах алс ирээдүйн төрийн төшөө шүү. Хөгжим сонсоод бүжиглэх дуртай хөөрч өнгөрөөд инээдэг зантай бантан алюминий новшин дуртай дүү маань дипломатч болох зорилготой.
Инээд алзан игдүүтэй хөөрхөн тамирчин маань Дашмаа хүний алтан очир гинэ. 9 сар 4 хоногт Антошка гэж хөөртөнд дууддаг. Алиа замтай Антошка амаан агаад инээдэг замтай хөгжилтэй хөөрхөн Антошка хүн бүрийн хайрыг татдаг уйдастай. Зурагт үзэх дуртай, зугаалж салхилах хоббитэй, бүх олон дуртай, бондгор хөөрхөн Антошка нь пицца, чикэнд бүр их дуртай гинэ. Ирээдүйд нэр хүндтэй компани захирал төрийн албаны дарга болно гэд хөөрхөндөө алтан очир маань хөгжилтэй гэж 2 минут 17 секундэд ирлээ. Хойноос нь Тэмүүлэнгийн удвал маань орж иж байна. 9 сар 21 хоногт аавын алдраахан охин Алиа зантай Монголжингоо гүнж минь ээжийн инхрийхэн охин минь элдвтэй төрсөн бяцхан эрдэнэ минь гэж хөөртөнд дууддаг. Хөгжим сонсож бүжиглэн дуулна, хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино, үзэж хүүхэлдэйгээрэн тоглодог хоббитэй бантан сог. Ээжигээс бүхэл гарын холон дуртай дүү маань улс их орондоо хүндлэгдсэн алдартай зураач, жүжигчин болно гэн 3 минут 10 секундэд ирлээ. За ингээд хамгийн сүүлд инээд алдан гэж яваа игдүүтэй хөөрхөн дүүг маань Бажаргалын Ирмүн гинэ өдөр 10 сар 28 хоногт инхрийлэн дуудаг нэрийг нь Бамбрушка гэж хөөртөнд дууддаг. Баян хотод хөгжилтэй бамбруш, бондоотол үлдсэн хөөрхөн бамбруш, уралдах дургүй ухаалаг бамбруш, урдаа бүгдийг хүндэлсэн бамбрушаа. Реклам үзэж дуулах хоббитэй бамбруш маань бүх олон дуртай. Тэр тусмаа ээжихээсэн бүхий л амттай хоолыг амаа олохгүй зохид суудаг гинэ. Дуучин бас том бизнесмен компани захирал болон бүр чаашлаад Монгол улсынхаа ерөнхийлөгч болж магадгүй шүү гин. За 4 минутанд орж ирлээ. Айлчлан ирж буй шинэ жилдээ аз жаргал дүүрэн байхыг өрөөгөөд нар хүүхдийн хөтөлбөрийн хамт олон найрсаг хөгтөж та бүхнийг урьж байна. Гэрлэн данивчиж гялтганан эргэлдэх гацуур модод гэрийг тан чимэх олон төрлийн ёлкны чимэглэл тоглоомод засан охтын цагаахан дэрвэр дайшинзнууд царайлаг хөвгүүдийн өнгөнгийн бижаг парагнууд 12 жилийн амтны баг үлгэрийн баатруудын хувцснууд алиалагчийн өмсгөл маскар шоуны масагнууд төрөл бүрийн шулмсны хувцснаас төгс үзэсгэлэнт өмсгөлжингийн багнууд иржээ. Өргөтөж ирсэн олон хүүхдүүдтэй өгөх ууд дүүрэн чанартай бэлгээ сонгоод аваарай нар дэлгүүрээс сэтгэл ханамжийн баталгаа 100% байх болно. 16 хүртэлх охид хөвгүүдийн өвлийн хувцснуудаа 10-аас 20% хямдрал мөн зарлжээ. Амжаа дээрээ хүүхдүүдээ та бүхнийг урьж байна. Солонгосын эвлүүлдэг тоглоомууд, сонголт ихтэй легонууд төрөл бүрээрээ иржээ. Ингээд хаягийг нь танилцуулъя хорооллын Москва рестораны замын эсрэг талд байрладаг нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамтлон. Хорвогийн хамгийн хөөрхөн хамгийн жаахан тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө оролдооноор үргэлжилдэг. Хамгийн түрүүнд Должингийн мөнгөн шагаа Батсуурийн урангоо нар маань бүстэйгээ хошивчлаад гараанаас гарлаа. Игдүүтэй хөөрхөн 2 тамирчин маань энэ удаа зэрэгцэн орж ирж байна. Должингийн мөнгөн шагаа дүү маань тэмцээний нийт өнгөөр 2 дугаар байранд орж мөнгөн медалаар Грэмилаас мөнчиг сэргэлэн хөөрхөн дуула. 22 секундэд хамгийн түрүүнд ирж байгаа түүнтэй зэрэгцэн Батсуурийн урангоо буюу үзэгслэнгоо хөөртөн мисээр үргэмжлэгдсэн хөөрхөн дүү маань 22 секундэд орж ирлээ. За тэдний араас 3 дугаар байранд Мөнх Эрдэнэ төгөлдөр дуу маань орж иж байна. Тэмцээний нийт үнгээр 3 дугаар байранд орж авгаачтай сэргэлэн авьяаслаг жентльмэн шилдэг бүжигчнээр шалгарсан сэргэлэн хөөрхөн дүү төгөлдөр маань 55 секундэд гурвлаж байгаа л 4 дугаар байранд Сод Эрдэнэ агаржин дуу маань орж иж байна. Авгаачтай сэргэлэн агаржин дүү маань алтан медалаар Грэмиласан авгаачтай самбатай хөөрхөн хүү байла. 56 секундэд төндгөн төлмөлхөөсөөр 4 дугаар байранд ирж байгаа л 5 дугаар байранд игдүүтэй хөөрхөн эрхэмсэг жентльмэн ирээдүйн сайхан залуу бүрэн чөдрийн бадам дорж дүү маань 1 минут 25 секундэд 5 дугаар байранд орж ирлээ. За харин 6 дугаар байранд Азийн өмнөлөх сугалсан азтай одтой хэмэртэй охин өхөөрдөм хөөрхөн царайлаг мис мөнх очрын намуун дүү маань 1 минут 55 секундэд 6 дугаар байранд орж иж байна. За ингээд түүний араас Жамян сурангийн бэлгүүн төгс дүү маань орж ирлээ. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн хүү алаг нудан үзэсгэлэн бяцхан ханхуу бэлгүүн төгс маань 2 минут 45 секундэд орж иж байгаа л хамгийн сүүлд Баяротын хан төгс дүү маань орж иж байна. Энэ жилийн Баян хотод ирэх жилийн түрүү магна гайхалтай хөрхөн ганган ханхуу гадаа татаатаар аялаж нэр алдран цорайдуулах сайхан залуу маань 2 минут 54 секундэд ирлээ.
Хоёрдугаар үеийн хөөрхөн дундын маань хошуучлаад Өвшин баярын маргад эрдэнэ хүн маань гараанаас гарлаа. Азийн мөмлөг сугалсан азтай хямртай хүү авьяаслаг шилдэг бүжигчин авхаачтай сэргэлэн авьяаслаг джентльменээр өргөмжлөгдсөн 37 секундэд хамгийн дөрөв нүлгэж нэгдүгээр байранд орж ирлээ. Түүний араас хоёрдугаар байранд Орногов аймгийн Айраг сумаас догтлон байж нэвтрүүлгийн маань зарж ирсэн Наранбаатарын Эрхэс эрдэнэ дүү маань орж иж байна. Шилдэг бүжигчнэр шалгарч дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд нэр алдран зөрөөдүүлэх сайхан залуугаар өргөмжлөгдсөн Эрхэс эрдэнэ дүү маань энэ удаа 45 секундэд хоёрлоо. 3 дугаар байранд Царайлаг, Миралаг, Юндангөөгөө сайхан залуугаар өргөмжлөгдсөн цаанаал нэг өхөөрдөм тамирчин Төмөн Эрдэнэ мөнхчин маань 2 минут 45 секундэд гуруулж байна. За харин 4 дугаар байранд хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн охин Алагнуудан үзэсгэлэн гоо гүнжээр өргөмжлөгдсөн Амар жаргалын болор туяа дуу маань 3 минутанд 4 дугаар байранд орж ирлээ. 5 дугаар байранд өхөөрдөм хөөрхөн Царайлаг бяцхан мис өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн энэ удаагийн дугаарын маань нэгдүгтэй хөөрхөн охин Игсүхийн их гэрэл маань 4 минут 10 секундэд тавлаа. 6 дугаар байранд Бандгар хөөрхөн Бото джентльмен сайхан залуу өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн Эрдэнэ хоёрын ариг бүх дуу маань энэ удаа 4 минут 30 секундэд зургаалж байгаа л хамгийн сүүлийн Баян хотод маань Бондойтл хэвтсээр бүндийтэл гайхсаар үлдэж байна. Энэ хөөрхөн Баян хотодыг Хуйгагийн үжингоо гинэ. Бандгар хөөрхөн Батами сайхан бүсгүйгээр өргөмжлөгдсөн Бандаасын хөөрхөн Баян хотод дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөё. Протонианы жимсний шүүс нь заахаргүй, будаг оруулагч бодисгүй 100% байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Аав ээжигээ баярлуулах хуралж байгаа алдрайхан хөөрхөн дүүнраас маань хамгийн түрүүн зоригтын сорхогтон бихий дүү маань гараанаас гарлаа. Авхаачтай сэргэлэн өхөөрдөм гүнжээр өргөмжлөгдсөн хөөрхөн бихий дүү маань 45 секундэд хамгийн түрүүнд орж ирлээ. Түүний араас 2 дугаар байранд Бачааргалын Ирмүн даваа дашийн игчин нар маань зэрэгцэн явж байна. Игдүүтэй 2 дүү маань зэрэгцэн орж ирлээ. Бачааргалын Ирмүнээ танилцуулъя. Хөгжилтэй хөөрхөн Царайлаг джентльменээр өргөмжлөгдөж хүн болгоны хайрыг Ирмүн дүү маань 46 секундэд хоёрлож байгаа л түүнтэй яг зэрэгцэн даваа дашийн игчин маань орж ирсэн. Шилдэг бүжигчнэр шалгарч авхаал самбаагаараа айргийн тавд орж авхаачаа сэргэлэн авьяаслаг мисээр өргөмжлөгдсөн игчин дүү маань 46 секундэд зэрэгцэн хоёрлож байна. За тэдний араас мандахын Мишель маань орж ирлээ. Мишель дүү маань тэмцээний нийт өнгөөр 3 дугаар байранд орж хүрэл медалаар ингрэмласан хөөрхөн сэргэлэн тамирчин байлаа. 47 секундэд түнхэн тэмэлхэлж орж ирж байгаа. За түүний араас Бацааргийн Пүрүүжав маань орж ирлээ. Дорногов аймгийн Замын үүд хотоос догтлон байж хүлгийн жалаа залжиж оролцсон хөөрхөн дүү маань хөөрхөн сэргэлэн джентльменээр өргөмжлөгдсөн сэргэлэн хөөрхөн дүү Дорноговын Дэргөө тамирчин маань 2 минут 10 секундэд орж ирлээ. За хаанаас нь Тэмүүлэнгийн Удвал охин маань орж ирж байна. Дандаа инээд алдсан Удвал дүү маань хөгжилтэй хөөрхөн Монголжингоо мис өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн. Монголжингоо мис охин маань 2 минут 35 секундэд орж ирж байгаа л хамгийн сүүлд Дашмагмны Алтан очир дүү маань инээд алдсаар игдүүтэй гэх чинь явж байна. За энэ удаагийн дугаарыг маань шилдэг бүжигчнэр шалгарч хөгжилтэй хөөрхөн авьяаслаг бяцхан ханхуу өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн игдүүтэй дүү Алтан очир маань энэ удаа 4 минут 20 секундэд ирлээ. Амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алдар хүндийнхээ анхны гарааг манай нэвтрүүлгээс эхэлж байгаа Манцатай хөөрхөн дүүнрийн маань 3 дахь тэмцээн Азийн мөмлөг суглах тэмцээнээр үргэлжилж байна. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүдээ хөөрхөн дүүнраас маань эхний 10 тамирчид маань Азийнхаа бөмбөлгийг суглахад бэлэн болжээ. За ингээд 10 тамирчдаас 20 бөмбөлгнээс Азийн бөмбөлгийг хамгийн дөрөв мөнхөчрийн Намун маань авчиж байна. Азиад нь алгандаа гэсэн авхаачтай самбаатай Намун дүүдээ амьдралынхаа турш дандаа мадтай одтой хэмэртэй байж Азиад нь үргэлж алгандаа хийж явахын үлдээтэй сайхан гөрөлийг өхөөрдөм хөөрхөн дүүдээ өөдөөд нь өргөн төвшүүлье. 2 дахь 11 тамирчид маань Азийнхаа бөмбөлгийг суулгахад бэлэн болоод байна. Хүний амьдралд Аз од гэж өдөр алган тохиогоод байдгээ. Манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч мянган тамирчид маань гарын бэлгээ гардуулдаг Bimex компани нэрмжид Азийн мөмлөг суглах тэмцээнд 2 дахь 11 тамирчдаас маань хамгийн дөрөв Өвшин баярын маргад эрдэнэ дүү маань Азийн мөмлөгийг авчиж байна. За ингээд 11 тамирчдаас 20 бөмбөлгнөөс Азийн мөмлөгийг хамгийн дөрөнд авчиж байгаа. Азиад нь алгандаа гэсэн авхаачтай самбаатай маргад эрдэнэ дүүдээ амьдралынхаа турш дандаа Азиад нь алгандаа гэж Азтай одтой хэмэртэй авахын сайхан өрөөлийг хөөрхөн дүүдээ өргөн төвшүүлж байна. Манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч мянган тамирчид маань гарын бэлгээ
хүрээлэнтэй гардуулдаг Bimex компани хамт олон маань Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн тэжээл Fruto Nyanya Malaysian нэртэй каш, жуус, сок нугшнуудыг Монголд оруулж ирээд олонний танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулад байгаа лээ. Хүүхдтэй хайртай хүн болгоны авч өгдөг бүтээгдэхүүнүүд бол Fruto Nyanya Malaysian нэртэй каш, жуус, сок нугшнууд болоод байгаа. Хүндэт эцэг эхчүүдээ телевиз үзэгчдээ та бүхэн мянга сонсохоор нэг үзье гэж Fruto Nyanya Malaysian нэртэй каш, жуус, сок нугшнуудаа аваад хэрэглээд амтлаад үзээрэй. 11 шүлээс асгаруулan амттай сайхан бүтээгдэхүүнээс гадна танд болон таны хүүхдэд хэрэгтэй олон төрлийн витамин, аминдын багуулсан цэвэр байгалийн оригинал сахарын холцгүй тансаг амттай сайхан бүтээгдэхүүн байгаа. Мөн жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд зориулсан сахарын холцгүй Fruto Nyanya жуус худалдаанд гарсан байгаа. Ээжүүдийн хамгийн шилдэг туслагч бол Fruto Nyanya Malaysian нэртэй каш, жуус, сог нугшнууд. Миний хүү Fruto Nyanyад их дуртай. Бяцхан хүдмийн хэрэгтэй аминдмууд агуулгдсан. Их хурсын эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимсний нухаш, каш, жууснууд. Fruto Nyanya шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор Bimex компани. Айлчлан ирж буй шинэ жилдээ аз жаргал дүүрэн байхыг өрөөгөөд нар хүүхдийн хөтөлбөрийн хамт олон найрсаг хөгтөж та бүхнийг урьж байна. Гэрлэн данивчиж гялтганан эргэлдэх гацуур модод гэрийг дан чимэх олон төрлийн ёлкны чимэглэл тоглоомод засан охтын цагаахан дэрвэр дайшинзнууд царайлаг хөвгүүдийн өнгөнгийн бижаг парагнууд 12 жилийн амтны баг үлгэрийн баатруудын хувцснууд алиалагчийн өмсгөл маскар шоуны масагнууд төрөл бүрийн шулмсны хувцснаас төгс үзэсгэлэнт өмсгөлжингийн багнууд иржээ. Өргөтөж ирсэн олон хүүхдүүдтэй өгөх ууд дүүрэн чанартай бэлгээ сонгоод аваарай нар дэлгүүрээс сэтгэл ханамжийн баталгаа 100% байх болно. 16 хүртэлх охид хөвгүүдийн өвлийн хувцснуудаа 10-аас 20% хямдрал мөн зарлжээ. Амжаа дээрээ хүүхдүүдээ та бүхнийг урьж байна. Солонгосын эвлүүлдэг тоглоомууд, сонголт ихтэй легонууд төрөл бүрээрээ иржээ. Ингээд хаягийг нь танилцуулъя хорооллын Москва рестораны замын эсрэг талд байрладаг нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон. Уралдаж мөлхөж азаа адсан ухаантай сэргэлэн цаваа хөөрхөн дүүнрийн маань дөрөвдөг тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжиж байна. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнэр маань их гой бүжгэлдэг сэргэлэн цаваа хүүхдүүд байлаа. Ингээд шилдэг бүжигчнэр шалгарсан хөөрхөн тамирчтай танилцуулъя. Шилдэг бүжигчнэр Наранбаатарын Эрхэс Эрдэнэ, Дөвшин баярын Маргад Эрдэнэ, Даашин Багмүний Алтан очир нар маань шилдэг бүжигчнэр шалгарсан бол шилдэгний шилдэг бүжигчин өргөмжлөлийг Мөнх Эрдэнэний төгөлдөр Даваа дашин инхчин нар маань авсан. За ингээд шилдэг болон шилдгийн шилдэг бүжигчингүүдтэй баяр хүргье. Хүндэт эцэг эхчүүдээ телевиз үзэгчдээ та бүхэн хүүгийнхээ охиныхоо хөгжилтэй хөөртэй дурсгалтай дурдтгалтай энэхүү сайхан бүчиг манай манцуутай тамирчин нэвтрүүлэгтэй маань заавал мөхлүүлдээгээрэй. Манай нэвтрүүлгийн үе таалга үргэлж нээлттэй байгаа. 8 сараас дээш 11 сараас доош манцуутай хөөрхөн дүүнрээ хорооллын Москва рестораны замын эсрэг талд байрладаг нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг ах эгч нар нь өдөр болгон бүртгэж байгаа. За ингээ хүүхдүүд маань том болоод хөгжилтэй хөөрт манцуутай жаахан насаа эргэн дурсаж инээд хөөрөөр дүүрэн байх болно. За манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон маань Тэнгэрлэг Монголын хөөрхөн хүүхдүүдэд тэвэр дүүрэн аз жаргалыг хүсээд өвлийнхөө бүх бараануудыг өнгөтэй өөдтэй гоёмскоор нь оруулж ирсэн байна. Польш улсаас оруулж ирсэн брендийн олон күртгнүүд өнгө арзмарын өргөн сонголттой өвөл даархааргүй зузаан бас чанартай нь олон төрлөөрөө иржээ. Ороод ирэхийг урьж байна. Чанартай гуталнууд, чансаатай бүүзнүүд, давтагдашгүй загварууд дорхноо дуусан шүү яараарай гэн үлгий болдог өдөн күртгнүүд, өнгөлөг гоё малгай оролт бэлинүүд, өмд күртгний хослолууд, нэхий дотортой арьсан гуталнууд, нэмээд бас хүүхдийн хувцсны шүүгэнүүд, чанартай баталгаатай эвлүүлдэг тоглоомууд, чамин гоё бүх бараануудаа Солонгос, Польш, Бээжингээс авчирчээ. Сонгоод авахыг урьж байна. За нар их хөтөлбөрийн салбар дэлгүүр Гранд Плазагийн 2 давхурт бас байрладаг гэж байна. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнраас маань 1-р байранд орж алтан медалаар ингрэмлэж байгаа. Сод Эрдэнэний агарчин дүүдээ алтан медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани 25 дугаар сувг телевизийн агч нар нь гардуулж байна. Алтан медалаар ингрэмлэж байгаа авхаартай самбаатай хөөрхөн дүүдээ баяр хүргэе. Хурд хүч авхаалт самбаагаараа 2-р байранд орж мөнгөн медалаар ингрэмлэж байгаа. Должингийн мөнгөн шагаа хүүдээ мөнгөн медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани 25 дугаар сувг телевизийн агч нар нь гардуулж байна. Мөнгөн медалаар ингрэмлэж
байгаа мөнчиг сэргэлэн хөөрхөн хүүдээ баяр хүргэе. Хүрэл медалаар ингрээ медалж байгаа хөөрхөн сэргэлэн тамирчин Мантахын Мишель дүүдээ хүрэл медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий тэтгэгч BMX компани 25 дугаар сүг телевизийн ахш нар нь гардуулж байна. Баяр хүргэе. 22 тамирчдаас маань хурд хөж авхаалцсан багаараа 4-р байранд орж шилдгийн шилдэг бүжигчнэр шал гарч авхааштай сэргэлэн авьяаслаг джентльменээр өргөмжлөгдөж байгаа мөнх эрдний төгөлдөр дүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Бүжгийнхаа тэмцээнд хамгийн гоё бүжиглэж шилдгийн шилдэг бүжигчнэр шал гарсан сэргэлэн хөөрхөн хөгжилтэй цовоо тамирчин даваа дашин инхчин дүү маань авхаалцсан баг хурд хүчээрээ аргийн тавд орж авхаалцтай сэргэлэн авьяаслаг мисээр өргөмжлөгдлөө. Авьяаслаг мис хөгжилтэй хөөрхөн дүүдээ баяр хүргэе. Хамгийн царайдаг хамгийн хөөрхөн охин үзэгслэнгоо хөрдөм хөөрхөн мис Батцуурын урангоо дүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Хамгийн жаахан хамгийн хөөрхөн оролцогч их сүхийн их гэрэл охин маань өхөрдөм хөөрхөн царайлаг бяцхан мис охиноор шалгарч байна. Баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Энэ удаагийн дугаарыг маань царайлаг Миралаг Юндэнгөөгөө сайхан залуугаар Төмөн Эрдэнэ мөнхчин дүү маань шалгарлаа. Юндэнгөөгөө сайхан залуудаа баяр хүргэе. Азийн мөмлөг сугалсан азтай химэртэй хүү авьяаслаг шилдэг бүжигчин авхааштай сэргэлэн авьяаслаг джентльмен Төвшин баярын маргад эрдэнэдүүдээ Азийн мөмлөгний тусгай шагналын авьяаслаг бүжигчний тусгай шагналыг BMX компани 25 дугаар сууг телевизийн ахш нар нь гардуулж байна. Баяр хүргэе. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн охин алаг нудан үзэгслэн гоо гүнжээр өргөмжлөгдөж байгаа ариун амар жаргалын болор туяад үдэ бэлгийн гардуулъя. Үзэгслэн гоо хөөрхөн гүнжтэй баяр хүргэе. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож алаг нудан үзэгслэнд бяцхан ханхуу өргөмжлөөр өргөмжлөж байгаа Жамин сүрэнгийн бэлгүүн төгсдүүдээ бэлгийн гардуулъя. Алаг нудан хөөрхөн хүүдээ баяр хүргэе. Дандаа инээд алдсан хөөрхөн сэргэлэн охин Тэмүүлэнгийн удвал дүү маань хөгжилтэй хөөрхөн монголчонгоо мис охиноор шалгарч байна. Монголчонгоо мис хөөрхөн дүүдээ баяр хүргэе. Энэ удаагийн дугаарыг маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн улсын их хурлын гишүүн Бүрэн чидрийн бадам дарчдүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Аас холын Дорногов аймгийн Айрх сумаас цоглогийн жолоо залжиж оролцсон хөөрхөн сэргэлэн тамирчин Наранбаатарын эрхэс эрдэнэ дүү маань шилдэг бүжигчнэр шалгарч дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд нэр алраан зөрөөд болох сайхан залуугаар өргөмжлөглөө. Баяр хүргэе. Гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялаж нэр алраан зөрөөд болох сайхан залуу Баяротын хан төгсдүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Дорногов аймгийн замын ууд хотоос догтлон хөлгийн жолоо залжиж оролцсон хөөрхөн сэргэлэн хүү Бацаргийн бүрүүжөг маань өхөрдөм хөөрхөн сэргэлэн джентльменээр өргөмжлөж байна. Сэргэлэн хөөрхөн джентльмендүүдээ баяр хүргэе. Инээд алдсан хөгжилтэй хөөрхөн тамирчин Даш Магвны алтан очир дүү маань шилдэг бүжигчин хөгжилтэй хөөрхөн авьяаслаг бяцхан ханхуу өргөмжлөөр өргөмжлөлөө. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнраас маань Бач аргалын Ирмүн дүү маань инээд алдсан хөгжилтэй хөөрхөн царайлаг джентльменээр өргөмжлөж байна. Царайлаг джентльмен хөгжилтэй хөөрхөн тамирчиндаа баяр хүргэе. Дондгор хөөрхөн Бото джентльмен сайхан залуу өргөмжлөлийг Эрдэнэ ноёрын ариг бүх дүү маань гардаж байна. Бото джентльмен сайхан залуудаа баяр хүргэе. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож авхаачтай сэргэлэн өхөрдөм хөөрхөн гүнжээр өргөмжлөгдсөн зархтын сархогтон бихидүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Дондгор хөөрхөн Ботоми сайхан бүсгүй өргөмжлөлийг Хуягагийн үжингоо дүү маань гардаж байна. Ботоми сайхан бүсгүүдээ баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Азийн мөмлөг сугалсан азтай химэртэй охин өхөрдөм хөөрхөн царайлаг мисээр өргөмжлөгдсөн мөнх очрын намуун дүүдээ Азийн мөмлөгний тусгай шагналыг BMX компани 25 дугаар сууг телевизийн ахш нар нь гардуулж байна. Азтай химэртэй авьяаслаг сэргэлэн мистэй баяр хүргэе. Эрхэм үзэгчдээ манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар өгөр өндөрлөж байна. Ингээд энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнэртэй энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Ирж буй 2012 онд илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж айл болгон аз жаргалаар дүүрэн хүүхэд болгон инээд баяслаар бэлхэж явахын хамгийн сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Арван хавар харавсан сум шиг өнгөрөхөд алтраа жаахан дүүнэр маань сурагчд болсон байна. Харин зөнийг отоход хонгор жаахан дүүнэр маань оюутан болцгоосон байна. Нэг л мэдхэд 30 намартай залгаж нэр алдран цоройдсон залуус болцгоон эсгэрэн шугагтчин өвлийг өнгөрөхөд их орондоо хийвтээсэн эрдэм намтай залуус байцгаана. Тэр цагт дүүнэр минь та нар нэвтрүүлгээ үзээд тэсгэлгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаа дурсаж хөхрөн инээж баясгаах болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай.